За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр ер нь бол боловсролын салбар маань өөрөө одоо эдийн засгийн өсөлтийг хүртээмжтэй энэ болгоход бол ийм маш чухал салбар байгаа. Тэгэхээр энэ боловсролын салбарт бол ямар одоо тэгээ зорилт дэвшүүлж үр дүнгийн гүйцэтгэл нь ямар байна вэ гэдэг дээр бол судалгаа хийсэн байгаа. За тэгээ нийлхийний форумын захиалгаар бол RBD судалгааны тийм ээ байгууллагаас за Ариунаас судлаач, за Батлах судлаач маань бол ингээд ирчээд байна. За тэгэхээр энэ боловсролын салбарын одоо салбарт бол үр дүнгээ хэрхэн тодорхойлж байна вэ, хэрхэн томьёолж байна гэдэг дээр нь бол энэхүү судалгаа тий нэлээд төвлөрсөн байгаа. За тэгэхээр ер нь бол төсвийн одоо тайлагналын одоо өнөөдрийн одоо тий эрх зүйн орчин за практик нь ер нь ямар шүү байна. За тэгээ та бүхний хийсэн судалгаа бас ямар тий ач холбогдолтой судалгаа болсон бэ? Энэ талаар ярьж өгнө үү? За бид боловсрол шинжилгээ ухааны сайдын 2022-23 оны төсвийн багцад одоо багцын төсвийн нэг гүйцэтгэлийн тайланд бол үнэлгээ хийж үзлээ. Тэгээд энэ өнөөдөр ер нь бол төсвийн ерөнхийлөгчийн захирагчид төсвийн хууль заасны дагуу одоо төсвөө төлөвлөж хууль тогтоомжийн дагуу хуваарлаж зарцуулж тэгээ гүйцэтгэлийн нэм тайлагнах одоо үүрэг бол хүлээсэн байдаг төсвийн хуулиар. Мөн төсвийн хуулийн дээр бас төсвийн гүйцэтгэлийн тайлан гэж одоо ямар бүрэлдэхүүнтэй байх вэ гэдэг талаар бас ингээд тодорхой заасан байдаг тий. Тэгэхээр одоо нийтлэг ажиглагдж байгаа зүйл бол төсвийн ерөнхийлөгчийн захирагчид төсвийнхөө одоо үр дүнгээ ихэвчлэн зүгээр батлагдсан төсөөг гүйцэтгэл тэгээ зөрүүгээр нь тайлагнахаас тайлагнаж байгаа болохоос биш одоо яг ямар үр дүнд хүрв тэр үр дүнгийн үзүүлэлтүүд биелсэн биелээгүй шалтгаан нь яг юу юм бэ гэдэг тал дээр тайлбар мэдээллүүд бол нэлээд хангалтгүй байгаа юм болов гэж одоо ажиглагдж байгаа. Энэ талаараас өмнө өөр судалгааны үр дүнгуудээс ч гэсэн ийм үр дүнгууд бол бас харагдсан байлээ. Тэгвэл бол яг энэ талаараас нөгөө холбогдох төрийн байгууллагууд болон ингээд энэ дээр ажиллаж байгаа. Тэгээ сангийн сайдын тушаалаар бол энэ төсвийн гүйцэтгэлийн тайлан хэрхэн одоо тайлагнах вэ гэдэг тийм заавар бол гараад одоо энэ 24 оноос эхлээд одоо хэрэгжээд явж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо энэ гүйцэтгэлийн тайлагнал бол дараагийн жилүүд илүү сайжрах байхаа гэж бид нар одоо хүлээж байгаа тий. Тэгээд ер нь бол бидний хийсэн судалгаа цаашдаа одоо энэ төсвийн төлөвлөлт үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог бий болгох одоо эргээд төсвийн тайлагналыг одоо илүү үр дүнтэй болгох төсөв болон хүр дүнгийн хоорондын уялдааг сайжруулахад одоо тодорхой тийм зөвлөмжүүдийг өгөх байхаа гэж ийм ач холбогдолтой судалгаа болж байгаа байхаа гэж одоо бид итгэж байгаа. За баярлалаа. За тэгэхээр ерөнхийдөө нөгөө эх оныхоо төсвийн тухай хуулиар бид нар төсвийн ерөнхийлөгчийн захирагчдынхаа хүр дүнгийн одоо үзүүлэлтүүдийг яг тэг баталж өгдөг. Гэхдээ их хурлаас бол одоо тий төсөв захирагчдынхаа одоо төсвийн одоо хэмжээг мөнгөн дүнгийн илүү юм хараад яваад байгаа тий. Тэгэхээр мэдээж нөгөө төсвийн тухай хуулийнхаа бүр хавсралтаар ингээд батлагдж байгаа одоо хүр дүнгийн үзүүлэлтүүдийг бол нэлээд сайн бол анхаарах юм хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ боловсрол шинжилгээ ухааны сайдын хувьд бол энэ хүр дүнгийн үзүүлэлтүүдээ ер нь хэр зэрэг оновчтой томьёолсон байт юм болов? За тэгэхээр бид манай улс одоо бас үр дүнд суурилсан санхүүжилт гэдгийг нэвтрүүлэх гээд одоо ингээд ажиллаж байгаа. Тэгээд боловсрол шинжилгээ ухааны яам бол бас нэг одоо зорилттой байгууллага нь болоод энэ дээр бас илүү хүчин чармаалт гаргаад ажиллаж байгаа. Тэр нь бол бас энэ нөгөө юун дээр ирс бол харагдчихжээ судалгааны яагаад вэ гэхээр өмнөх одоо 21 онд ч юм уу те ингээд харахад бол үр дүнгийн үзүүлэлтүүд нь илүү орцын шинжтэй үзүүлэлтүүд байсан. Тэгээд тухайлах юм бол одоо цэцэрлэг сургуулийн тоо гэдэг ч юм уу те энэ бол одоо үр дүнгийн үзүүлэлт бол биш. Энэ мөнгийг аваад харин ямар үр дүнд хүрвэ гэдэг тийм үр дүнгийн үзүүлэлтүүд байх ёстой. Тэгэхээр 22-23 онуудын хувьд бол энэ боловсролын сайдын багцад хөтөлбөрүүд дээр бол илүүтэй ингээд ийм үр дүнгийн шинжтэй үзүүлэлтүүд бол байсан. Гэхдээ бас сайжруулах шаардлагатай үзүүлэлтүүд бол бас байна. Тухайлах юм бол дээд боловсролтой холбоотой дээд боловсролын хөтөлбөрийн хүр дүнгийн үзүүлэлтүүд нь бол илүү бас ийм орчин шинжтэй үзүүлэлт хэвээр байгаад байгаа. Нэг дээд сургуулийн тоо гэдэг ч юм уу хөнгөлөлтөө зээлд хамрагдсан суралцагчийн тоо гэдэг ч юм уу тийм юмнууд байгаа. Энэ нөгөө талаас бол яг төсөв угаасаа л их дээд сургууль дээд боловсролын хувьд бол тэр зүйлүүдэд илүү төвлөрсөн байгаатай холбоотойгоор бас энэ үзүүлэлтүүд тавигдаж байгаа байх л та. Гэхдээ одоо бид нар одоо урт хугацааныхаа хөгжлийн бодлогын баримт бичигчүүдэд ингээд тулгуурлаад үзэх юм бол бид нар боловсролын чанарт холбоотой юм үзүүлэлтүүдийг илүү тусгах хэрэгтэй байх тийм. Дээд боловсролын хувьд одоо бид нар ямар боловсролын чанарыг сайжруулахын тэн дээрээ илүүтэй мөнгө хуваарлах ч юм уу тийм. Тэрнтэй
төсөлтэйгээ холбогдуулсан үр дүнгийн үзүүлэлтүүдийг одоо энэ дээрээ суйрлуулж төсвийн одоо хавсралтад суурлахж өгөх ч юм уу те ийм юмнууд бол нэлээд ажиглагдж байгаа. Тэгээд дээрэс нь одоо ганц одоо энэ бүх үзүүлэлтүүдийн хувьд бол доктортой хөгжлийн зорилт, алсын хараа, хорь тайв те болон одоо бусад ингээд бодлогын баримт бичгүүдтэй уялдсан байх ёстой байдаг тий. Гэтэл одоо тэр үзүүлэлтүүд бас харьцангуй ингээд зарим талаар тусгагдаагүй юм үзүүлэлтүүд бол байгаа. Тэгээд нөгөө талаас жишээлх юм бол одоо сүүлийн үед бид нар ингээд гендрийн тэгш байдлыг илүү анхаардаг болсон, гендерт суурилсан одоо төсөвлөлт гэж их ярьдаг болсон тий. Тэгтэл одоо энэ үзүүлэлтүүд маань одоо хүүсээрээ задардггүй, насны бүлгээр авч үздэггүй, нөгөө нийгмийн одоо нөгөө ялгаатай байдлаар ч гэсэн энэ үзүүлэлтүүд гардаггүй нь болохоор бас эргээд энэ тал дээрээ дүгнэлт хийж одоо бодлого хөтөлбөрөөр уялдуулахад бол сул тал учирч байгаа тий. Тэгэхээр энэ тал дээр бол сүүлийн дараагийн удаа бол анхаарах байхаа гэж найдаж байна. Энэ дээр бас нэг зүйл нэмж хэлэхэд нөгөө боловсролын салбарт болохоор боловсролын салбарын дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөө гээд 21-аас 30 онд хэрэгжих бодлогын баримтчиг байдаг. За энэ бол 21 онд батлагдсан одоор бас шинжлэх сайжруулах юм үйл ажиллагаа хийгдэж байгаа юм нэг бодлогын баримтчиг байгаа. За энэ бодлогын баримтчигтэр болохоор боловсролын одоо төвшин бүртээ уялдсан нэлээд бас наривчлсан хүрдэмгийн үзүүлэлтүүдийг бол тусгаж өгсөн байдаг юм л да. Жишээлх юм бол тэгш хамруулах боловсролын чиглэлээр тий маргинал бүлгүүдийн одоо жишээлбэл боловсролын үйлчлэгээний хүр тэмцтэй холбоотой цаашлаад төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтэй холбоотой зэрэг за түүнчлэн бүлэг дүүргэлт байд юм уу нэг багшд оногдох одоо хүүхдийн тоо гэх мэтчлэн боловсролын салбарын эргээд нөгөө чанар гүйцэтгэлд нөлөөлдөг юм нэлээд суур одоо юм хүчин зүйлүүд үзүүлэлт үр дүнгийн үзүүлэлт болгож одоо тусгасан байдаг. За эдгээр нь харамсалтай бидний судалгаан дээр бол одоо жилийнхаа төсөвт сууж өгөхгүй тусаж өгөхгүй яваад байгаа нь эргээд нөгөө бодлогуудын хоорондын уялдаагаас алдагдуулахад хүрэж байгаа. Тэгэхээр тэр дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөөний үр дүнгийн гүйцэтгэлийг гэсэн бид нар тайлгнаж авах хэрэгтэй. Тэгэхээр тэр одоо нөгөө үр дүнгийн үзүүлэлтүүдийн агц дэвшил ямар байгаа юм бэ гэдгийг бид нар жишээлбэл дахиж тусад нь л одоо тооцож үзэхгүй хэлж мэдэхгүй болчихж байгаа тийм. Хэрвээ бид нар улсын жил бүрийнхээ улсын төсвийн одоо хасрал нэгээр батлагдж байгаа үр дүнгийн үзүүлэлтэнд хэрвээ тусгаад нийцүүлээд өгчих юм бол жилдээ гүйцэтгэл нь гараад ингээд явчих юм боломжтой. Тэгэхээр бодлогын баримтчдын уялдаа холбоо хангах чиглэлээр ч гэсэн энэ асуудал бол чухал ажил бүтэлтэй байж байгаа харж байна. За тэгэхээр ерөнхийдөө боловсролын сайд маань өөрөө те хэд хэдэн одоо хөтөлбөртэй байгаа тий. Тэгэхээр энэ хөтөлбөрүүд ер нь хуваарлаж байгаа төсөв за тэдгээрийн одоо хүрдэмгийн биелэлтийн хооронд ийм хамаарлал холбоо ер нь байна уу? Та бүхний судалгаагаар юу гэж харагдав? За бид бас ингээд төсвийн сайдын боловсролын сайдын багцад одоо хуваарлагдж байгаа тэр хөтөлбөрүүдэд хуваарлагдж байгаа төсвийн хувийг бас одоо хүрдэмгийн биелэлттэй ингээ харьцуулж авч үзсэн л дээ. Тэгэхэд бол одоо ингээд сайдын багцад эзэлж байгаа хувь нь нэмэгдээд байгаа боловч үр дүн нь буурч байгаа үзүүлэлтүүд бас нэлээд байна хөтөлбөрүүд. Нөгөө төсөв нь багасаад байгаа боловч үр дүн нь одоо нэмэгдээд байгаа тийм үзүүлэлтүүд байгаад байгаа тий. Тэгэхээр эндээс харахад бол төсөв болон одоо нөгөө үр дүнгийн гүйцэтгэл хооронд бас төдийлөн уялдаа холбоо сайн биш байгаа болов уу гэж харж байгаа. Энэ нь бас нөгөө талаас нөгөө үзүүлэлтээ хэр зөв оновчтой сонгосон бэ? Тэгээд суур болон зорилттой төвшингүүдийг одоо хэр зэрэг үнэн бодиттой авч үзсэн бэ гэдэгтэй бас нэлээд холбоотой ах гэж бодож байна. Тийм дээр нэмж хэлэхэд юу гэхээр яг түрүүн бас хэлж байна л да. Манай судлаач дурдж байна. Боловсролын салбарын өөрийнх нь хичээлийн жилийн бүтцээ дагдаг онцлог нь төсвийн бас нөгөө тоо мэдээлэлтэй төсвийн жилтэйгээ бас уялдахгүй байх тал бол бий. Тэр бол бас нөгөө тухайн хүрдэмгийн үзүүлэлтийн суурь үзүүлэлт болон зорилттой төвшин оновчтой тодорхойлох зөв тодорхойлоход бас хүндрэл учруулдаг. Ийм бол бид нар олж харсан байгаа тийм. Гэхдээ одоо жишээлбэл 25 оны төсвийн төсөлтөөр 25 оны батлагдсан төсөвтөр нэлээд олон одоо хүрдэмгийн үзүүлэлтүүдийн суурь оноо 24 оноор явж илээ л дээ. Тэгэхээр бид нар гардггүй ингэж харахаасаа илүү ямар үзүүлэлтийг аваад одоо нөгөө ямар үр дүнгийн үзүүлэлтийг томьёолох юм бол одоо шилжил суурь төвшний бэлэн байх бай гэдэг талааснаас харж болохоор байгаа юм тий. Сэрвээ үгүй бол тэр хүрдэмгийн үзүүлэлт үнэхээр чухал үр дүнгийн үзүүлэлтийн хувьд суурь одоо төвшиг тодорхойлох тийм судалгааг одоо тусад нь дахиж хийжээж суурь төвшнийг тодорхойлоод жишээл үр дүнгийн үзүүлэлт болгож ашиглах боломжтой. Бид нар бас зөвхөн гардггүй одоо бэлэн биш байдаг гэсэн шалтгаанаар бас шалтгаалж одоо чухал одоо үзүүлэлтүүдийн хувьд бас тэгж хандж болохгүй хаа гэж харж байна л да. Тэгэхээр боловсролын сайдын өөрийнх нь одоо энэ хүрдэмгийн үзүүлэлтүүдийг тийм ээ одоо үндсэн байдал энэ дээр нийтлэг ер нь ажиглагдчихсэн зүйлс юу байна?
За энэ дээр манай судалгаа бол нэлээд одоо их цаг зарцуулж нэлээд одоо хүчин чармайлт гаргаж ажилласан байна. Тэгэхээр хамгийн түрүүнд нийтлэг ажиглагдаж байгаа зүйл юу гэхээр боловсролын төвшин бүрээрээ хөтөлбөр бүр дээр үр дүнгийн үзүүлэлтүүд бол нэлээд өөрчлөгдөд байгаа юм нийтлэг таалал ажиглагдсан. За энэ нь судлаачдын хувьд ер нь төсвийн ерөнхийлөн захирагчийн өөрийнх нь хувьд ч гэсэн энэ төсөв хөрөнгө зарцуулаад байгаа энэ үйл ажиллагаанууд нь цохих үр дүндээ хүрсээр байна уу, өнгөрсөн жил хөдлөө энэ жил ямар акцтай байна гэдгийг харьцуулж харахад эргээд хүндрэлтэй болгож байгаа тийм. Агуулгын хувьд өөрчлөгдөөгүй мэт боловч томьёолын хувьд өөрчлөгдсөнс болоод жишээл өөр үзүүлэлтүүд нэг үзүүлэлтүүд гэдэг жишээл бол харахад хүндрэлтэй байл үүсгэж байгаа. Жишээлх юм бол сургуулийн өмнөх боловсрол дээр нэг үзүүлэлт байна л да. Сургууль элсгээс өмнөх нэг жилдээ одоо зохион байгуулалттай сургуулийн өмнөх боловсролын одоо сургалтанд хамрагдсан одоо хүүхдүүдийн тухайн одоо насны хүүхдүүд эслэх уу гэсэн үзүүлэлт байж байгаа. Тэр үзүүлэлтийг өөрөөр одоо жишээлбэл 5 настай одоо хүүхдийн сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтын хувь гэсэн байдлаар тодорхойлсон тийм. Энэ хоёр үзүүлэлт маань нэг үгүй өөр үзүүлэлтийн тухай яриад байна уу гэхээр жишээл нэг онд нэг үзүүлэлтийг авч үзээд 23 онд нөгөө үзүүлэлтийг аваад үзчихэж байгаа. Тэгэхээр энэ хоёр маань нэг үзүүлэлт мөн үү биш үү гэдгээс өсөлөө бас жоохон эргэлзээ үүсэж байгаа тийм. Агуулгын хувьд бол ижил хичүүд харж байгаа юм л та. За түүнчлэн ер нь жилийн жилд болохоор сайдын одоо энэ төсвийг зарцуулаад хөрөх үр дүнгийн үзүүлэлтүүд бол ерөөхдөө нэг юм урсгалаараа тий нэг онцгой өөрчлөлт байхгүй агуулгын хувьд нэг хэвшмэл байдалтай байгаа тал бол ажиглагдж байна. Сургуулийн өмнөх боловсролын үед гэхэд жишээлх юм бол зөвхөн л хамрагдалтын хувь гэсэн үзүүлэлтийг л бид нар харсаар байна тий. Тэгэхээр жишээлбэл сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаас гадна одоо жишээл тэр хүүхд юу сурч мэдж байгаа юм сэтгцийн болон биеийн эрүүл мэндийн хувьд үнэхээр одоо эрүүл ийм аюулгүй орчинд өсөж хөгжиж чадчихэв үү те цохих одоо хөгжлийнхоо төвшөнд ер нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдсанараа хурж очиж гин үгүй юу гэдэг гэсэн ийм одоо үзүүлэлтүүдийг бол бид нар ерөөсөө авч үзэхгүй байгаа юм л та. Энэ боловсролын бүх төвшөнд хамаатай. Тэгэхээр ийм нэг нийтлэг тал байна. Тэгэхээр бид нар хөрдөнгийн үзүүлэлтүүдийг нэлээд нөгөө өөр нүдээр харж те нэлээд цогцоор нь язгуурын өөрчлөлт хийхгүй бол жилийн жилд нэг ийм хэвшмэл үзүүлэлтүүдийг авч яваад тэгээ тэрний ахис одоо үр дүнгийн гүйцэтгэлийн ялгаа гаргахад бол одоо бас нэлээд одоо хүндрэлтэй болохоор байна тий. Хэрвээ энэ үзүүлэлтүүд нэлээд хэдэн жилийн турш хэрвээ хадгалагдаад явах юм бол одоо жишээл аль хэдийн 100% ойртож байгаа гэж одоо тайлгнаж байгаа үзүүлэлтүүд маань одоо хэдэн хувийн одоо гүйцэтгэлтэй гарах вэ гэдэг нь өөрөө эргээд дандаа л 100% гэж тайлгнах юм гэж одоо харахад бол хүрэж байгаа. Тэгэхээр ер нь энэ асуудал дээр яаж хандах ёстой вэ гэхээр тухайн одоо төсвийн жилд боловсролын салбарт үүсэж байгаа тодорхой нэг асуудлыг одоо шийдвэрлэхэд зориулж чиглэсэн байдлаар арга хэмжээг төлөвлөж тухайн арга хэмжээнд одоо төсөвлөлөө түүнийхээ хэрэгжилтэд эргэж авч үзэх байдлаар хэрвээ энэ төсөвлөлтийн үйл явцыг өөрчилж чадах юм бол бид нар илүү үр дүнд хүрнэ гэж харж байгаа юм л да. Жишээлх юм бол 3 ээлжтэй сургуулийн асуудал одоо тий сүүлийн үед бид яриад байгаа. Гэтэл манай төсвийн одоо хөрх үр дүнгийн үзүүлэлтэнд 3 ээлжтэй сургуулийн тоо гэсэн ямар ч үзүүлэлт байхгүй. Тэгэхээр бид нар энийг бууруулахын тулд ямар арга хэмжээ авч байгаа чадвар тодорхойгүй тэнд ямар төсөв хөрөнгө зарцуулж чадлаарч бид нар одоо баримттай тоо мэдээ хэлэх аргагүй байдал өөрчилж байгаа тийм. За түүнчлэн бүлэгдэд үргэлтийг ингээд 40 хүүхэдтэй 50 хүүхэдтэй ангуудын тухай дээр жил яриад л байдаг хэрнээ одоо хөрх үр дүнгийн үзүүлэлтэд тэр одоо нэг удаач орж ирж байгаагүй тийм. Тэгэхээр бид нар энэ одоо асуудал үнэхээр одоо чухал гэдэг нийгэмд яригадаад байгаа энэ асуудлыг бид нар яхаараа одоо жишээлбэл тухайн одоо төсвийн жилд тийм төсөв зарцуулаа шийдвэрлэх юм үр дүнгийн үзүүлэлт болгож одоо тусгаж болохгүй гэж тийм. Тэгэхээр төсвөлтийн үйл явцыг эргээд бас нэг жоохон суураар нэргэж харахгүй бол энэ байдал маань засагдахгүй болов гэж бид нар харж байгаа. Тэгэхээр хөтөлбөрүүд дээр ер нь одоо сайжруулах асуудлууд бас нэлээд байна гэсэн чинь тийм. Энэ дээр жишээлбэл шинжлэх ухааны технологийн талд ч юм уу за ерөнхий боловсролын талд жишээ олгоод нэг тэг хэлбэл ямар одоо үзүүлэлтийг хэлж болохоор байна. За энэ дээр би дээд боловсролын салбарыг бол онцолж бол дурдмаар байна л да. Манай судлаач бас нэмэх байх. Дээд боловсролын салбарын хувьд бол хөрх үр дүнгийн үзүүлэлт бол нэг дэлхийн одоо шилдэг 500 сургууль дэсгчдэд одоо тэтгэлэг олгогч байдаг юм уу те. Ихтэй сургуулийн тоо өдр гэсэн үзүүлэлт бол 22-23 онд явсан байж байгаа. 25 оны төсвийн тухай бол энэ үзүүлэлтүүд нэлээд өөрчлөгдсөн харагдана лээ. Тэрийг бол бид нар ахиц гэж харж байгаа. Тэгэхээр дээд боловсролын салбарын хувьд бид нар энэ сургалтын байгууллагын тоо, тэтгэлэг авж байгаа хүүхдийн тоо өдрээр одоо жишээлбэл улсын одоо дээд боловсролын салбарт одоо баримтлах
бодлогыг одоо хязгаарлана гэдэг бол их харамсалтай санагдаад байгаа юм л да. Товчхондоо бол манайх ер нь дээд боловсролын салбарт одоо төрөөс ямар бодлого баримтлахын гэдэг ийм тодорхой одоо бодлого чиглэлгүй л одоо яваад байна гэж бол би судлаачийн хувьд бол хардаг. Энэ өөрөө эргээд одоо бид нар хөдөлмөрийн зах зээл дээр тий ажил олгогчийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй байгаа ийм одоо ажил хүч бэлдээд гэсэн шүүмжлэл тасрахгүй байна. Одоо сүүлийн үед бүр ажил хүч олдохгүй байна. Гаднаас ажил хүч аавны гэсэн асуудлууд яриад байгаа тий. Тэгэхээр энэ одоо тухайн улсын хүний нөөцийн бодлого ажил хүчнийг одоо бэлдэх энэ одоо асуудал маань ямар ч бодлого одоо төлөвлөлтгүй тий ингээд ихтэй сургуулиудын бие даасан байдал гэдэг нэрийн доор ингээд яваад ах юм уу яах юм те тэгтэл нөө улсын төсвөөс асуулаад байгаа одоо багахан мөнгө нь хвчлэн боловсролын зээлийн сангаар одоо дамжиж байгаа тэр тэтгэлэг тусламжийн л одоо санхүүжил байгаад байдаг. Тэгэхээр бид нар товчхондоо дээд боловсролын салбарт улсаас баримталж байгаа ямар ч бодлого чиглэлгүй яваад байгаа маань өнөөдрийн бидний хөдөлмөрийн зах зээлд үүсэж байгаа ажлын бас нэг суурь шалтгаан гэж харж байгаа. Тэгэхээр энэ чиглэлээр одоо сайжруулах хийх ажил их байна гэж харж байгаа. Тэгэхээр хөдөлмөрийн хөр дүнгийн хувьд жишээлбэл ганцхан үзүүлэлтийг жишээл нэмж болох жишээ бол хэлмээр байна. Жишээлх юм бол ихтэй сургуулийн төгсөгчдийн одоо хөдөлмөр эрхлэлтийн хувь гэсэн үзүүлэлтийг бид нар жишээлбэл энэ хөр дүнгийн үзүүлэлт дотор оруулж болох юм тий. Тэр бол бас биднэрт одоо ихтэй сургуулийн тоо гэдэг үзүүлэлтээс хамаагүй илүү манай улсын дээд боловсролын тогтолцоо ямар үр дүнтэй ажиллаад байгаа юм бэ гэдэг талаар мэдээлэл өгч чадна тий. Хэрвээ төгсөгчд ажилд орж чадахгүй авал энэ одоо асуудал байна гэдэг хэлнэ. Тэгэхээр энэ төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн хувийг нэмэгдүүлэхийн тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай, түүнд ямар төсөв хөрөнгө шаардлагатай гэдэг талаас нь бид нар энэ дээд боловсролын бодлого төлөвлөлтийн асуудлыг харахгүй бол яг өнөөгийн байгаа одоо нөхцөлд бол энэ боломжгүй л байгаа юм л да тий. Тэгэхээр энэ дээд боловсролын салбарт бид нар бас тодорхой бодлого төлөвлөлтөд хандахгүй бол одоо энэ хөдөлмөрийн зах зээлийн гажуудал энэ хүндрэлтэй байдал бол суурь шалтгаан бий бол энэтэй холбоотой гэж харж байна. Энэ дээр бас нэг нэмээд хэлэхэд болохоор ерөнхий боловсролын хөтөлбөрийн хувьд авч үзэх юм бол тий илүүтэй ингээд сайжруулах шаардлагатай үзүүлэлтүүдэд нь бол ийм сургалтын чанартай холбоотой үзүүлэлтүүд байсан. Тий математикийн хичээлээр суурь чадвар эзэмсэн хүүхдийн эзлэх хувь гэдэг ч юм уу тий ийм асуудлуудыг нэлээд сайжруулах шаардлагатай гэж гарсан байсан. Энэ өнгөрсөн жилүүдэд бас бид нар тий нөгөө PISA үнэлгээний үр дүнгийн юунуудтай ч гэсэн нэлээд нөгөө үр дүн давцаж харагдаж байгаа болов уу гэж харагдаж байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл цаашдаа бид нар ерөнхий боловсрол хөтөлбөр хүрээнд төсөв мөнгөө одоо ямар зүйлд илүү зарцуулах вэ? Нөгөө оновчтой нөгөө төсвийн арга хэмжээнүүдийг нөгөө төлөвлөх тийм шаардлага бас байгаа юм болов уу гэж харагдаж байна. За тэгэхээр ерөнхийдөө та бүхний зүгээс одоо ямар зөвлөмжийг тийм ээ бодлого боловсруулагчид мөн оролцогч талуудад өгөхөөр байна. За энэ нэлээд олон зөвлөмжүүд бий. Би хэд онцолж хэлхийг хүсэж байна. Төсөвлөлтийн үйл явц, бодлого төлөвлөлтийн үйл явцаа илүү л одоо нөгөө одоо нээлттэй оролцоотой болох асуудал бол энэ дэр зайлшгүй хөндөгдөж байгаа. Жишээлх юм бол боловсролын төвшин бүрт хөтөлбөрийн хөр дүнгийн одоо үзүүлэлтийг тодорхойлохдоо мэрэгжлийн байгууллагууд, мэрэгжлийн хүмүүсийн одоо багш нарын тий суралцагчдын эцэг хасраа хамгаалагчдын дуу хоолой сонсох тэдний хувьд тулгуурласан асуудлыг шийдвэрлэх байдлаар хөтөлбөрийн үр дүн гэрээ бид нар томьёолж чадах юм бол эргээд нөгөө нийгэмдээ өргөөжтэй нийгэмд одоо олон нийтийн дунд яригадаад байдаг боловсролын салбартай холбоотой асуудлуудыг шийдвэрлэх байдлаар хөтөлбөрийн үр дүнгууд маань тодорхойлогдно. Тэнд төсөв хөрөнгө зарцуулагдана. Улмаар тодорхой ахиц гарна тий. Тэгэхгүй ингээд нэг төрөний дурдснаар нэг хөвшмөл хідэн ийм нөгөө хөрх үр дүнгийн үзүүлэлтүүдэд жил бүхэн тавиад яваад байдаг. Төсөө зарцуулаад байдаг. Төсвийн гүйцэтгэл ирээсдээ шүү гараад байдаг. Гэтэл нөгөө 3 ижил сургууль маань одоо хэд хэдэн жил яригцаар 40-50 хүүхэдтэй бүлэг дүүргэлтийн асуудал маань яригцаар багшийн хомсдол яригцаар л аваад байдаг тий. Жишээлбэл багшийн хомсдлыг шийдвэрлэхтэй холбоотой яагаад бид нар цогц арга хэмжээгээ жишээлбэл 2026 оны төсвийн төсөлд цогцоор төлөвлөөд тий түүнтэй холбоотой төсөв санхүүжилтийг бүрэн шийдвэрлээд улсын төсөвтөө суулгаад өгч болохгүй юм бэ тий. Ийм байдлаар бид нар боловсролын салбарт ахиц гаргах чиглэлээр энэ одоо төсвийн төлөвлөлт хөтөлбөрийн хөр дүнг томьёолох одоо зөвлөмжийг бол жишээлбэл өгсөн байна. За тэгэхээр өнөөдөр бидний урилгыг хүлээж авч тийм ээ боловсролын одоо салбарт ямар зорилтуудыг төвшүүлээд за тэгээ хөр дүндээ хүрч чадж гин үү за яаж ерөн зорилтуудыг зөв төвшүүлвэл зүгээр вэ? За төсвийн зарцуулалт бас тийм ээ яг нөгөө хөр дүнгийн үзүүлэлттэй одоо уялдаж холбогдож чадж гин үү? За эдгээр одоо үзүүлэлт одоо хөр дүнгийн үзүүлэлт тийм ээ салбарын төвшөнд за мөн одоо алсын хараат 2050 тийм ээ боловсролын салбарын одоо хөгжлийн төлөвлөгөө зэрэгтэй хэрхэн уялдаж байна яаж уялдуулах вэ? Энэ талаар мэдээлэл өгсөн та хоёрт баярлалаа. Баярлалаа.